За сайн мэцгэнөө залуусаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр явах чинь нөхөр хэдүүлээ. Reaction бичлэг хийх болно. Ямар бичлэг reaction хийх юм бэ гэхээр дэлхийд ирэх хамгийн бүтлгүй хулгайчид камера бүгдийг илчлээ гээд Team Cat-ийг ямнэ бичлэгийг хэдүүлээ reaction хийж үзцгээе. За тэгэхээр бичлэгний маань одоо энэ харагдаж байна. За урьдчилан үзцгээе. Энэ хулгайч нь яасан бэ гэхээр бусдаас тусламж гуйсан бол яах вэ? Тэгэхээр барыг энэ арга чинь барыг гэртээ ганцаар юм шүү те. Гэхдээ та нар бодоод үзтээ хормон дотроо 2 гуяраа авчаад том зурагт хулгайлж мэддэг чинь. Камероо харан хулгай хийдэг хулгайчаа гэж. Ихэнх канон дээр гэмт хэрэгтүүд нь дэгчин хувцлаа, банк эсвэл музейн дээгүүр дүүлэн нисээл бүр өндөр технологиор зэвсгэлсэн маш их ухаалаг хүмүүсүүдээр дүрслэгддэг. Харин бодит амьдралаа тэд ямар харагддаг гэж тийм ч амин сүртэй бишээ. Зарим бүр тэнэг гимээр үйлдэл маш их гаргад юм байна. За hi guys, Temco-ын дараагийн бичлэгэнд тавтан морил. За энэ видеод яах вэ гэхээр камерт турсан цаг үеийн хамгийн бүтлгүй хулгайчдын талаар хамтдаа өнөөдөр мэдэж авах болно. За бүр үнэхээр энийг үзэх бол бүр арайчтай гимээр одоо хулгаанууд маш их гарсан. Тэгээд та хэд мэдж байгаад миний өмнөх бичлэгүүд дандаа тийм аимшигх эсвэл ямар нэг гимт хэргийн талаар ярьж ирсэн болол энэ удаагийн дугаар арай хөвгчлээ байх болов гэдэг үгнээс хөвгчлээ дугаарыг хүргэж байгаа. За олон мэдээлэл шууд бичлэгэнд орцгоё. За бичлэг хийсэн юм та лайка дараагүй саппорт дараарай залуу. За би лайка дарсан. Наваад юм шиг бүх хүмүүс маш дараарай. Бичлэгээр орцгоё. За тэгэхээр ихний баримтанд орцгоо та хэд маань гэртээ ганцаар гэдэг киног бол мэдэх ба. Мэдгүй явах те. Занг тавьж бас тэр хүмүүс л мэддэг бах та. Гэтэ яг энэ зүйл бүдэт амьдралаар бий болсон юм байна. Yo bro. Калифорни дахь мужийн Кэди Камерона гэдэг нэг эмэгтэй яасан бэ гэхээр эргэн тойрны хөрсүүд нь болон өөрийнх нь одоо машинд нь хулгайч нь одоо сим ирж одоо машин дотор байгаа тоног төхөөрөмж одоо машин доторх бүх идэх хогчлын өрхөдөө хулгайлжсэн гинэ. Тэгээ болоогүй бүр Кэдигийн өөрийнх нь одоо хөдөлгөөн мэдэрдэг гэрэл нь одоо тэр хулгайч бүр зогсоож чадаагүй тэгээ зогсохгүй цагдаа мань хүртэл тэр хулгайч бүр барьж чадахгүйсэн гинэ. Тэгэд Камеронагийн гэр бүл нь бүр ингээ аргагүй ирэх нэг араас ицсэн байна. Тэр арга нь юу вэ гэхээр одоо кинонд ирэх шиг заяа. Хөдөлгөөн мэдэрч одоо ус цацагч одоо машин дээр тавьсан байна. Гэтэ шүн ирсэн хүн бол хулгайч уу эсвэл шуудан зөвч үү гэдэг бид нар бол хараад бол ялахгүй. Тэгээ хулгайч байсан бол хөдөлгөөн нь маш их амжилт болж тээ. Тэгэхээр барыг энэ арга чинь барыг гэртээ ганцаар юм шүү те. За энэ хулгайч ерөөсөө юу ч хулгайч чадсан шүршүүлээ зогцсон болвол бүр зарим хулгайч нар бүр өөрөөсөө тэнэг байдалд оруулсан тохиол байт юм байна. За жишээлх юм бол Walmart дэлгүүрийн өрөө нь болохоор мөнгө хэмнээр илүү сайхан амьдраарай гэсэн уриатай байдаг. Харин дараагийн хулгайч үнэхээр тэр үрээг нь дагжээ. Тэр энэ хулгайч нь яасан бэ гэхээр мөнгө төлөхийн оронд бүх зүйл нь хулгайлал аваа явах санаатай. Тэгээ та бүгд харж байгаа бол бараг үл үзэгдэгч хулгай хийж байгаа юм шиг харагдчих тээ. Тэгээ тэр хүнийг хүмүүс харангуул яасан бэхээр том хайрцтай ямиг цамцныхаа дотор одоо хийчингүүтлээ энийгэд байжсэн гэж хүмүүс хэлсэн байна. Гэтэ интернетэд энэ хулгайчны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байдгүй гэсэндээ нэг баттай юм энэ хулгайч бол үйлдэлээрээ баригдсан. Харахад үнэхээр залуу хүн хэрнээ яагаад угаасараач амар ойлгомжтой биш үү? Үнэхээр муугаар бодлоо. Би хэрвээ үнэхээр ингээд зөв зүйлийн төлөө одоо хулгай хийвэл байж штэ. За яг зөв муугаар бодож байгаа шүү. Ийзэж би самсныхаа дотор бол хийхгүй. Гэтэ хулгай их нь буруу шүү. Үнэхээр буруу. За тэгэхээр 3 дахь хамгийн бүтлгүй хулгай. Энэ бүр үнэхээр сонин заяа. 2015 онд Costa Rica-ийн Coafres нэг нэмэгтэй зурагт хулгайлдаг. Хулгайлахдаа яасан бэхээр тэр нэмэгтэй хормон дотроо зурагт хийгээд 2 гуяраа хавчаад хулгайсан байгаа байхгүй. Гэтэ та нар бодоод үзтээ хормон дотроо 2 гуяраа хавчаад том зурагт хулгайлж нэгдэг чинь энэ бүр байх боломжтой юу. Тэгээ хамгийн сонирхолтой нь болохоор гэмт хэрэгтний хизээч баригдаагүй. Тэгээд тухайн бичлэг олон нийтэд задарснараа маш их олон хүмүүсүүд явлаа. Энэ дэмийг хүргэсэн бичлэгээр бол тодорсон юм байна. Тэгээ яагаад ир хүн амар тэнэг үйлдэл гаргасан бэхээр нэгт бол камерын дээр нь байгааг бол тэр хүн бол анзаараагүй. Хоёр талаар энэ бол хулгайн гэмт хэрэг учраас баригдгал юм бол ямар нэгэн ял үлэх нь угаас ойлгомжтой. Тийм учраас энэ хүний үйлдэл үнэхээр болчмгүй үйлдэл. Тэгэхээр баригдаагүй хэрэг болчмтой юм шиг. За тэгэхээр дөрөвдөг хамгийн бүтлгүй хулгай юу гэхээр дөнгөж саяны зурд хулгайлдаг эмэгтэй шиг одоо яг тэр үйлдэлийг барьцаалдах хэдийн эмэгтэйчүүд бас дуурайх гэж оролцсон байна. Vamos lá, vai tirando, tira tudo. Vai lá. Que bonito, hein? Isso, põe no chão. É, vai lá. Vamos lá, vai tirando aí.
Гэт яасан мэхээр дэлгүүрээс ариун цэврийн хэрэгсэл болон Бро ямар их юм авцсан юм бэ? Нуух гэж оролцсон. Харилцан тэдний гоё нь болохоор телевизэр нуусах хүн шиг хараахан тийм шидтэй биш. Тэнд байгаа ажилтнууд нь яаж харагдсан бэ гэхээр одоо явж байгаа алхаан айгүй сонин санагдаад байцсан юм байна. Гэхдээ та нар бодоод үзтээ одоо энэ хүмүүс одоо баригдсан шүү дээ. Тэгэхээр ариун цэврийн юмнуудыг буцааж хурааж аваад тэгэн дээрээ тавих юм бол хүн авах уу? Бас эвгүй юм тий. За тэр 5 дахь бүтлгүү хулгайн гэмтэр юу гэхээр одоо дүнгийн сэний 2 эмэгтэй шинийг тийм үйл гаргасан. Гэхдээ жоохон смарт. Энэ эмэгтэй яасан бэхээр богино одоо шорт бүтээнгүүтлээ тэндээ маш одоо том хэмжээний кермаг бол хийсэн байна. Тэр хулгайчин хийсэн үйлдэл гэсэн хүмүүс яг л кенгуру шиг харагдсан гэж бол тайлбар өгсөн байна. Тэр хүн хэд хэдэн барааг одоо өмдөн дотороо хийгээд 3 алхаалаа ажилтнанд нь баригдсан гэнэ. Тэгээ энэ нь бол арай л жоохон смарт уу тий. 6 дахь бүтлгүү хулгайн гэмтэр нь юу вэ гэхээр Австрали хотод бол болсон. Бро зүр. Бодлогч нүр ямар ухаантай. Нэгэн дэлгүүрт нэг залуу хэрэгтэй одоо ороод арх худалдаж авах гээд кассан дээр нь бол тавьсан байна. Тэгээд бүх мөнгө байхгүйсэн болохоор автомат хаалгаруу одоо өгч байгаа. За болоо мөнгөөр авч болохгүй байгаа юм болоо шууд аваад зугтчих гэсэн үйл гаргасан байна. Хэдийг нэг киноны нэг гол дүрсээ ингээд үйлдэл гаргаж аасан тийм. Дэлгүүрийн ажилтан бол нэг асуулт барьсан байна. Бичлэгний одоо ихэнд гарч байгаа шиг автомат хаалганы түлхүүрийг дарж тэр хулгайчиг одоо гарч ухуулсан барьж авсан байна. Залуу болохоор би энэ нэрхтээс одоо хурдан гүчих юм чинь гэж бодоод цухтагаад гарч авах гэж оролцсон боловч дааж хаалга мангасан бүр. Гэтэ бодоосоо чи нэг юм автомат хаалгатай болчихлоо амар юм тий. За 8 дахь бүтлгүү хулгайчдын талаар үзье. За хулгайч нь яасан бэ гэхээр бусдаас тусламж гуйсан бол яах вэ? इधे जाम गुड़ है जॉर्डपुर जाम गुड़ है इतना कंचिले Энэтхэг гайв шиг байна зөө. रीस पापर वंटा जाम गुड़ लोकल के За энэтхийн Андре Простеш гэдэг мужид бол үйл явдал үргэлжлэн нэгэн хулгайч жижиг агаар жуулагч цонхоор орж одоо сүмийн мөнгөн эдлүүд болон одоо эд хогшлуудыг хулгайлах гэж оролцсон юм байна. Харин буцаж гарч байхдаа яасан бэхээр агаар жуулагчтай шууд гатсан юм байна. Тэгээд тэр хулгайч яасан бэхээр бүр сүүлдээ аргаа бараад эргэн тойронд явж байгаа хүмүүсээс одоо тусламж гуйж эхэлсэн байна. Хав ойрын хүмүүсүүд нь болохоор тусламж гуйж байгаа иргэд бол туслах гэж оролдохоос илүүтэйгээр бичлэг хийж шууд газар дээр нь цагдаад утсан гинэ. За тэгэхээр тэр эртөө одоо хэдэн цаг одоо гацсныг мэдэхгүйсэн ямар ч бас торны цаанаас суусан баггүй дээ. За тэгэхээр 9 дахь бүтлгүү хулгайч. Энэ хулгайч нь юу вэ гэхээр нуруугаараа дүүжлэгдсэн шорто баатар гэдэг алдартай. Америкийн Аризона мужийн Тусан хотод нэгэн этгээд багшийн сургууль руу нэвтрэх гэж оролцсон юм байна. Хашаад авч явахдаа тэр хүн яасан бэ гэхээр шууд өмдөөрөө одоо дүүжлэгдээд өнгөрсөн шөнө өмсөн дотоочтойгоо одоо дүүжлэгдсэн байна. Тэгэж яасан бэхээр цагдаа нар иш түүнийг доош нь буулган гутлаа гавлаад машин руу аваа явсан байна. Тэр хүнийг ягаад сургууль руу хашаад авч орж байгаа нь бол тодорхойгүй будаг авах гэж очсон юм уу? Ном худалдаж авах гэж байгаа мó гэх мэтчлэн тодорхойгүй байд юм байна. Гэхдээ дотор өмдөн хүртэл хамтдаа дүүжлэгдсэн бол яах вэ? Хэдэн цаг одоо гараараа халтлах юм уу? Эсвэл за ямар тач нэг сонир бодогдчихлаа. За 10 дахь бүтлгүү хулгайн гэмтэрэг. Тэр хулгайч нь юу гэхээр Австралийн Мельбурн хотод нэгэн дээрэмчин дэлгүүр рүү одоо нэвтэрч орох гэж оролцсон юм байна. Орчоод ерөнхийдөө юмуд авчингуулаа яасан бэ гэхээр дэлгүүрийнх нь одоо хаалганд нь хавчуулагдаад тэгээд бүр үнэхээр хулгайлсан юм бүр ингээ авч чадахгүй болсон юм байна л да. За тэгээд магадгүй тэр хулгайч нэгэж бодсон бах. Өө зүгээр нэг тайлцгал байсан юм байж тэгээд тайлсан юм шиг байгаа. Тэгээд тэр бичлэгийн интернет сүлжээнд бол маш их одоо өндөр хандлтыг ол авч чадсан бичлэгээр тодорсон юм байна. Гэхдээ хавчуулагдж байгаа мөч нь бол айгүй уурт нь хэмжиж туссан бах та. Ингээл одоо фейл систем байх гэж бодсон бах та тий. За тэгэхээр 11 дахь бүтлгүү хулгай. За энэ нь болохоор бүр ингээ Холливуудын кино шиг заяа. Окей. Йоо, бра зүгээр мөглөгчийдэг нас. Бичлэгээр болохоор Брэн Кревлер гэдэг нэртэй одоо хүн мөлхөд одоо байшингаас хулгай их гэж орлож байгаасаа гэж байгаа. Энэ хүн яасан бэ гэхээр мөлхөж явж байхдаа камерыг харчингуутлаа. Тэр камераас одоо зогтох гэж оролцсон юм шиг байгаа. Тэгсэн чинь бүр яг доороос өөрийг нь дахиж нэг камер бичиж байгааг тэр хүн бүр ингэ харчингуутлаа бүр нүрээ нуулгүйгээр камер руугаа харж байгаад хулгай хийсэн маа. Та нар бодоод үзтээ камер руу харж байгаад хулгай хийдэг гэхээр энэ яг хулгайч уу? Бараг гэртээ орж ирж байгаа юм шүү. Тэгээ тэр хулгайч яасан бэ гэхээр 2 сейф болол гэж оролцсон боловч хажуудлын хөршин одоо дуу чимээг нь таниад тэр эртэг одоо саатуулах гэж оролцсон. Тэгсэн чинь тэр хүн хашаад аваад зогтсон байна. Тэгэхээр камер руу харан хулгай хийдэг хулгайчаа гэж.
За тэгэхээр 12 дахь баримт тунгалаг ууттай дэмч. За Иллинойс мужийн Блэвол гэдэг хотод одоо нэгэн нөхөр шатхуун түгээх станцад дээрэмдэгтээ маш ухаалаг санаа сэтсэн байна. Ямар санаа сэтсэн бэхээр тунгалаг гялгарууд толгоон дээрээ угалсан юм байна. Төд бодлого цагдаа нар тэр бичлэгийг үзэнгүүтээ тэр хүнийг бол таниад 15 жилийн хорих ялаар шийдгсэн юм байна. Толгоо хийлээ гэхэд тунгалаг гялгарууд толгоонд угалсан ч бас хаашаа тий. За тэгэхээр залуус 13 дахь баримт руу орцгоо. За Виржиниа мужийн Луаза хотод хоёр залуу одоо нүдний нүхтэй тарвас зүүгээд арх хулгайлсан бичлэг үлдсэн юм байна. Тэр хулгайлсан бүр маск зүгээ зүгээр анзаардахгүй гарна гэж болсон бүр үнээр гайхалтай. Гэтэ цагдаа нар тэрнийг бол таньсан. Нэг нь болохоор 20 настай Жастин Рожерсыг одоо барингутлаа булгаад одоо буруутгасан. Цагдаа нар болохоор тэтэй яаж олсон тодорхойгүй гэсэндээ эргэн тойрныхон хүмүүс болохоор өөрсдийн тархиа бол ашигласан гэж одоо шоглож одоо хэлсэн байт юм байна. Одоо жоохон цагаан захтны гэмт хэрэгтүүдийн талаар үзсгэх үү. За нэгэн туслан гүйцэтгэгч залуу ажилтан одоо компанид хуурамч тооцоо гаргаж $563 хохирол албаар учруулсан юм байна. Эцэст нь энэ хүн болохоор 2 жилийн туршилтын хугацаа авч төлбөрөө барагдуулсан байна. Тэгэхээр та нар бодод үзтээ $563 гэдэг Монгол мөнгөөр. За нэг сая гаргана, за 2 сая төгрөг юм уу да. Тэр мөнгийг одоо 2 жил туршилтаар төлөх гэж оролцсон гэхээр бараг л шорон шиг юм тий. Хулгайч нар янз бүр байна л зарим бүр мүлгчийн, зарим бүр тарвас хүмүүсчийн. Бүр ухаантай хулгайч нар болохоор гэрэл нэвтэрдэг гэлгар толгоон дөгөр угуулж байгаа жишээ нэ. Гэтэ харамсалтай нь аль нь ч одоо амжилт олж чадсангүй дээ. Тэгээд дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараа саппорт битгий мартаарай. Тэгээд үнэхээр бас сонирхолтой ярих гэж бас энэ багийн дугаар. Маш сонирхолтой байлаа. За part 2-ыг хэрвээ та үзхийг хүсвэл коммент дээр бас бичиж үлдээх битгий мартаарай. Бас ямар төрлийн бас контент үзхийг хүсэж байгаа бас бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзлаа түр. Бай бай. Уулгаа ажиллахгүй шүү. За нэг юм бичлэг байна. Тэгээд та хэд бас Тимка одоо энэ гарч ирэл Тимка CG байна гэдэг YouTube дээрээс одоо яхах юм бол бас гарч ирэх болно. Тэгээд гарч ирэхдээ гоё гээд subscribe дараад миний YouTube channel дээр бас subscribe дараад like дараад дэмжээрэй. Мөн part 2-ыг оруулцсан байгаа за би хараад. Тийм байна. Дэлхийн нэр хамгийн бүтлгөө болгож part 2 оруулсан байна. Тэрийг бас дараа бас part 2 болгоод оруулъя. Мөн энэ одоогийн имжлэгийг үүгээр дууслаа. Мөн дараачихаа имжлүүлслаа төр баяртай залуусаа.